цааны улам үзэгчтэй. Та бүхэнд зүрхэнд мөнхөрсөн аялгау нэвтрүүлгийн 3 дугаар хүрч байна. Энэхүү нэвтрүүлгийг бид Камин галерейгаас бэлтгэн хүргэж байна. Яагаад гэвэл өвгөд хөшид маань эртнээс нааш халуун галын дэргэд үлгэр хилцэн эдэр 9-ийн жаврыг нугалж байсан бол өнөөдөр хөгжмийн зохиол Цэрват бид хоёр хөг аялгау тансаг яруу найргийн тухай, дуучдынхаа тухай ярилцахад бэлэн болоод байна. За эхний 2 дугаар Жансан руугаа бидний сонгож авсан дуунууд маань үзэгчдийн бас энийг амьлуулж байгаа дуучдын сэтгэлд бол маш хүрсэн. Тийм учраас одоо энэ удаагийн дугаараа ч гэсэн хоёлаа үзэгчдийн маань үнэхээр нэг зүрхэнд мөрсөн аялгау болсон тэр дуунуудаар төвөрлөж хийхийг хоёр хоёлаа хичээлээ. Тэгээд анхныхаа дуг хоёлаа сонсё. За. Хөхтөнгрийг мөрлөн дийсэн хос багнан чи бид хоёроо хөхтөнгрийг мөрлөн дийсэн хос багнан чи бид хоёроо. За. Энэ чи бид хоёр гэдэг дөө Баян Монгол чуулганы удирдаач Нямд орж урлагийн оюут сэтгэлт. Нямд оржийн хөгжим Баогийн лавсрангуун шүлэг. Урлагийн оюут сэтгэлт Нямд оржгоо болвол Улсын филармоны Баян Монгол чуулгын удирдаачдын нэг л дээ. Тэгээд Баян Монгол чуулгын дуучин жижиг оюун чимгийнхэн дуулснаар эхэлж явж байна л да. Энэ оюун чимгүүнд дуулсан бол бас олон сайхан дуунууд байдаг. Эндээс ятгачи ялдаг нэг бүсгүй гэдэг юм уу ч гэдэг юм уу. Цаашлаад энэ хормын дуу шүү дээ. Сүүн цагаан хорим. Энэ хоёр өгшин. Одоо би яг санаж эхэлж байна. Тэрний анхны дуулах чинь хүмүүс яг анх энэ дууг яг яаж сонссон? Ер нь дууг тийм шүү дээ. Тэр нэг сэтгэл хүмүүсийн бас зүрх сэтгэлд их гүнэлдэж тийм шиг байна. Тэгэхээр энэ дээр бол уянг гарч ирж байна. Тэр эстрад ч гэсэн бас нэг 50 мэл хоолоо гэж юм байгаад шүү дээ. Мэдээж техникийн хувьд бол энэ бол хоёр өөр зуун дээр бид ярьж байгаа. Нэг нь бол 20 дугаар зууны сүүлийн хагаст одоо бичсэн бичлэг. Аминагийн хувьд бол орчин цагт яг энэ одоо техник хэрэгслийн дижитал систем шилжигдсэн байж байгаа. Энэ бичлэгийн ялгаа бол их байгаа. Юу нь адилхан юм бэ гэхлээр аялгаа нь өөрөө маш гоё юм. Шүлэг нь уран юм. Альва хосын тэр нэг зүрх сэтгэлийн хөгийг хооронд нь ингээд нэг гүр болоод ингээд дамжуулчихсан тэр их тийм мэдрэмж бол энд наашаага үзэгчдэд сонсогчдод ирсээр байгаа нь л яг хамгийн чухал байх шиг байна. Алтан нарыг тооноон алаг дэлхий гэрээгэвэ хөх тэнгэрийг мөрлөн агуулга нь хүн өөрөө өөр дөрөө оноогод байгаа юм. Ингээд оноож байгаа зүйл дээр энэ аялгуул ч гэсэн маш их тогтцтой. Хэрвээ чи тийм бол би ийм гэдэг энийг оноолтууд тэр аялгуугаа бас дараа нь дуулах мөн чанараа тодорхойлоод ах шиг байгаа юм.
цацыг тодхоогүй тэнүн талаа босгоогүй үрийн заяа мятаханы оцеосан чивит хойдира үрийн заяа мятаханы оцеосан чивит хойдира За ингээд дараагийнхаа дууг улаа сонсъё. Чамааг тойрон эргэлдэнэ гэдэг энэ дуу одоо 80-аад оны хит гэж ярьдаг тийм ээ. Одоо хитүүдийн нэг байлаа. Мөнх хоёр гэдэг дуу чинь энэ дуугаар бол мандаж явлаа л. Өмнө талд нь чанд хүн эрднийг дуусчаад арт талаас нь бараг чамааг тойрон эргэлдэнэ гэж дуулсан баг. Мөнх хоёр дуу чинь ер нь аливаа дууга дуулахдаа их тийм сэтгэлийн зогсцтой дуулдаг хүн. Нэг үгээ ингээд нэг тийм дотроо бүр сэтгэл зүрхэндээ хүлгэж чагаад гаргаж ирсэн юм шиг. Тэгэхээр их хүрдэг юм шиг тодорхой хөгжмийн боловсралгүй. Яаж дуулах ухаанаа томчуулаар заалгаагүй. Тэгсэн хэрнээ тэр доктортой дуулаад байна гэдэг бол дуу амьдрал хоёр нь сашгүй байсан учраас өөрөө яг тэгэл дуу шиг амьдрсан байх жишээний тийм ээ. Батмургаан тухайд бол ярих юу ах вэ? Ягаад тэгэхээр Батмургаа бол жинхэнэ Монгол дууны мастер. Тий. Ерөөсөө 80 оргилийн. 80 оргилийн нэг тий. Тийм учраас энэ дээр бол ерөөсөө Батмургаа бол одоо дунд говийн хүн тийм ээ. Дунд говийн хүн тэгэхэд яг тэр нэг зөөлөн тийм алтан шаргал илс нурж байгаа юм шиг гоё айлгуудаа дуунуудтай тийм үү? Өнөөдрийн яг хувьд одоо дуулж байгаа маань бол бас манай соёл урлагийн сургуулийн төгсөгч төдөвд орж маань дуулсан байна л да. Үргэн аймгийн харьяатай юм хөнхөд. Мөнх хоёр дуучны дуулсан дууг төдөө дэржтэй харьцуулахад надад яг ч юм төдөө дэрж бүр илүү санагдсан. Магадгүй тэгнэ. Одоо бүх өнгүүд нь жигд ингээд мөнх хоёр дуучны дуулсан нь бол юугаар ялгадаг илүү дотортой. Энэ дууг ингээд сонсохоор л нэг Монгол гих төгөлөө босч ирж байгаа юм шиг л санагдаад байна шүү дээ. Ингэж л санагдаад байна. Яалчгүй нь бол би нэг хоцорч хуучирчаад байгаа гэж би Монгол хүн гэдэгтэй байгаа болов гэж бодчих шүү дээ. Өөрийгөө нэг өмөрч яадаг. Тийм. За. Дээрээс чин бороо болгон асгаач үлдмий дороос чин цэцэг болгон уургаа чин хайр сэтгэлээ чамайг тойрон эргэлдэнэ дэрвэн доогуур чин сарн
бүтээл гэдэг бол ерөөсөө хоцордгүй, уран бүтээл гэдэг бол ерөөсөө тэгж одоо хөгшөрдгүй юм. Харин уран бүтээл өөрөө уран бүтээлчийг төрүүлж идэг. Магадгүй төдөвд орж бол чамааг тааран эргэлдэнэ гэдгээр төдөвд оржийн ертөнц цоо шинээр нээгдсэн байна. Уруудын чин үзүүрээс болон цаач улсын чин хараас хурай болон болцаа чин хайр сэтгэлдмэ чамайг тааран эргэлдэнэ онжилүүдийн цаанаас бүртгэл болон буудаа очих гэсэн зүгээс чи ирээдүй болон тоосоо чин хайр сэтгэлдмэ чамайг тааран эргэлдэнэ чин хайр сэтгэлдмэ чамайг тааран За, дараагийн дуунд орох уу? За тэгээ дараагийн дуу. Арцтай цараван айкалас хэриага Хариун тахис охидман хэсрэнахс бүжээрээ Тэгэд энэ охидын уян гэдэг энэ дууг ерөөсө сонсохоор аль ч үед тэр 20 дугаар зуундч тэр 21 дугаар зуундч тэр яг л тийм үзэсгэлэнтэй сайхан охидууд харагдах юм. Дурсан ширхэг бол үнэхээр одоо мастер л да, тийм ээ. 1000 гаруй дуу хийсэн, тэндээс одоо 600 орчим нь Монголын ард түмэн дуулж ийн гэдэг үсий. Дурсан ширхэг багш. Тий. Үгүй их одоо ер нь агуу их лувсан ширхэг гэхээс өөр юу хүү дээ? Одоо юу хүү? Юу хүү дээ? Тэгээд энэ дууг байхлаар нэг тийм тамирын сайхан хүндийд их гой цэнхэр номин ногоон хувцастай охтууд яг бүжиглж байгаа юм шиг Тий. хээнцэр залуу насны гоёмсог байгаа. Тэгээд тэр нэг сайхан гоё ариухан байгаа. Зөвхөн тэр гадаад гоё сайхан биш бас нэг Монгол бүсгүй хүний нэг саасан сүү шиг тэр цагаан сэтгэл энтрийг харагдаг. Яг энэ одоо миний саяны ярьсан зүйлийг хөгжмөөр илэрхийлэхэд лусан шаргуу яаж ингэж чадсан байна гэж гайхалтай тий. Зөвхөн энэ дууг л ингээд дуулахад ямар ч одоо юу гэдэг юм те хатуу сэтгэлтний тэр нэг хатуу муухай зүйл ингээд халираад тий. Үгүй зүгээр энэ дууг л хэд сонсгочход тэр огтон хайрлах, бүсгүйчүүдийг хайрлах, эмэгтэй хүнийг хайрлах ухаанд энэ хөлдүүрээд байгаа, хөлдүүс болчиход байгаа нийгмийг нэг жаахан өөр болгох. Тэгэд энэ бол агуу их тийм бүтээл юм тийм ээ. Тэгээд Түмэн Тэмдэглэгийн дууснаар харин надад ягаад ч юм илүү буудаг юм аа. Тэгдэг. Яагаад тэгдгийг? Би эмошнд бол хайртай. Яагаад тэгэхээр эмошн бол өстой жинхэнэ цорлцсон галын дүл шиг Бүтээлч. үнэхээр гоё хамтлаг тий. Энэ октын одоо өвсгөөчүүдийн, эмэгтэйчүүдийн дэр нь дийлж байгаа сайхан хамтлаг. А гэхдээ хандлага нь нэг арай өөр байгаа юм. Аль аль нь энэ гоё сайхныг мэдэрсэн хэрнээ Түмэн Тэмдэглэгээ болохоор тэр их хүний сэтгэлээр охин үрээ хайрлаж байгаа сэтгэлээр тэр сэтгэлийг илүү их гаргаж дуулсан хайрын нүдээр ширтэж дуулсан бол эмошн нь болохоор бид ийм гоё огт шүү. Охид шүү гэж. Бид ийм шүү гэдэг тэр сэтгэл илүү гарсан энэ дуун дээр мэдрэгдээд байгаа юм. Тийм бурхамсаг. Тий. Тийм ч учраас бүжиг. Маш Урах тийм бүжиг. Манай ардын багш гавьяач үчигчин долгор сүрэнгүү маань бас бүжиг тэгэлж исэн. Тэгээ ямар ч байсан энэ октын уянг бол одоо манай Жамцын Бадрагуун шүлэг гэхээр одоо
энэ шүлэгтээ бол ярих юу аах вэ? Лусан ширгаан айлах уу гэхээр ярих юу аах вэ? Дээр нь одоо манай төмөн дэврэлгоо дуусан гэхээр одоо энд бол одоо гүйцэж ирэх хүн бол энэ зуунд бас энэ зууны ихэнх талаа одоохондоо алга байна гэж би хэлмээр байх юм. Монголын торголцсон инээж хөрсөн сайхан охтууд байж хаад охтын уянг дуу бол явж л ах юм байна. 100 жилийн дараа бид хоёрын өнөөдөр ярилцж байгаа сэдвээр дахиад нэвтрүүлэг бий болгоод бид хоёр байхгүй охтын уянг бол байж л байх юм байна. За тийм. Ингэж л ойлгож байна да. За дараагийнхаа дуу сонсъё. Сайн байна уу ээжээ сарвчиг харсаар суун сайхан цайны хаан дэжээ цацдан өрсөр байна уу Эдэмдэ шандаа эх орноо хамгаалж цэрэгийн алба эссэн имэндэл явна
За. Сайн байна уу ээжээ гэдэг дуу юм. Аккордеоны тэр биш гэж алдартай. Тэр биш Гауяатын ер нь баг хамгийн анхны дуунуудын нэг баха. Тэр үед бол энэ Тунцгийн лувсан гэж өөрөө хөгжим дууны аяа бичдэг. Бас шүлэг яруу найргийн шууд бичдэг. Тийм бас нэг мундаг тийм хүмүүс байдаг штэ нэг ансамбл дотор одоо байж идэг тийм. Ардын цэргийн албанд ингээд амар сайн явна гэд ингээд болохоор эн чи эмхтэн хүн дуулаад идэг. Тэгсэн хэрнээ эрэгтэй хүн тухайд би бодчихсон юм яг л шүү дээ. Утган Гауятаар л ерөөсөө сонсоод хиндээс өөр гарцгүй юм шиг л би бодоод яваад байдаг гэж. Тэгээд ер нь одоо ч гэсэн тэр бодлоос нэг ухарцсан юм байхгүй л байгаа л да. Ер нь их ойр. Хичнээн эрэгтэй хүн дуулаад гаргацсан зөндөө сайхан дууллаа штэ. Жинжээ Баттөрч дуулсан гэж байна тийм ээ. Тэгээд сая бит хоёрын сүүлийн сонсноор манай Болдоотор маань дуулсан Базарсад. Тэгтэл отхон сонсогдоод байгаа юм да. Отхон их ч л сонсогдоод. Бид нар магадгүй нэг хуучин сонсоод тэр дасцсан зүйл илүү их тийм бидэнд их хадагчаад байна уу? Би яг тэгж бас бодохгүй байна. Яг үхээр тэр биш Гауят бол энэ дууга отхон Гауятаар яагаад дуулуулав? Эрэгтэй хүний дуу. Тийм шүү. Хөгжмийн зохиолч. Тэгсэн мөртлөө отхон Гауятаар дуулуулахаас өмнө цэргийн чуулгын эмэгтэй ансамблаар дуулуулж исэн байна. Тэгээ энд их учир байгаа даа. Хэдийгээр адилхан л үгээр үсгээр бүтээд байгаа юм шиг боловч тэр эмэгтэй хүн хэлж ярил аялгүй илүү их наалтахаар илүү хүрхээр тэр замыг энэ нэгэн тэнд дуу сонгоцсон учраас дуу нь бас одоо сонгоод яваад байгаа. Тий би бас энэ дээр бас үгүй гэж хэлэхгүй. Тэгээд Болдоодрын дууснаар бас хамгийн бас их байж болохоор хувилбар. Яг тэр цаана тэр техник хэрэгсэл хөгжим бол хийдгийг хийж гин тийм үү? Тэгсэн хэрнээ Болдоодрын тэр нэг ээжтэй хандсан хандл бол эндээс мэдрэгдээд байна. Аргагүй бас Болдоодор энэ сайн дуучин гэдгээ харуулж байна л да энэ дээр бол тийм ээ. Сайн байна уу ээж сарвчлан харсаар сууно сайхан цайныхаа дээж цацлан өргсөөр байна уу хүчин мэ эрдэмд шанда эх хамгаалж цэргийн албаа эссэн мэндэл явна сайн байна уу ээж сарвчлан харсаар сууно сахалт айлын эммэ сайрхаж хүүгээ магтмуу шанда эх орно хамгаалж цэргийн албаа эссэн мэндэл явна. Энэ хүмүүс 21-р зууны хим химнэлтэн автаад дээшээгээ тэнгэрт шуун нисж байгаа үгүйг харахаа болчихсон үед яг хөгжим аялгуун дээр тэр дотроо бидний монголчуудын хамгийн сайн мэддэг дуунуудыг ингээд тэдэн дээр тогтоод ингээд ярина гэдэг бол энэ бол маш том амралт юм тийм ээ. Тэгэлгүй яг уу? Маш том амралт юм, маш том аз жаргал юм. Тий. Байна уу ээж сарвчлан харсаар сууно үрдээсэн хацраа үнсэхээ өдөр хоногийг тоолно хүчин сайн эрдэмд шанда эх орно хамгаалж цэргийн албаа эссэн мэндэл явна сайн байна уу ээж
сарвчлан харсаар сууно сум цагаан огцороо шов болоод мөтхөн очно хамгаалж эцэргийн албаа эссэн мэндэл явна хүчин сайн хүчин бэ эрдэнд шанда эх хорно хамгаалж эцэргийн албаа эссэн мэндэл явна. Үгүй ирч хүчтэй нэг дуу сонсгоо ойлоо доо. За тийм. За. За өвлийн ядуучин гэдэг дуу. Тэмбэрлэгван хөгжим. Аваан дашгич хүний шүлэг. Дуу эхлээд бол энэ хоршил хэлбэрээр явж байна. Дорж дэрэмгүй байна. Тийм ээ. Авьяач гэж. Дараагийнх нь бол дуучин. Алтан төлхөөр дуулсан байна да. Зүгээр он цагийн одоо нэг тийм мартагдсан хуудсуудыг бид нар заримдаа энэ нэвтрүүлгээр эргүүлдэг штэ өөрөө ирэхгүй. Тэгэхээр за дорж дэрэм гэж ямар хүн байлаа. Шүлгийн зохиосон агваан даш гэж ер нь ямар хүн байсан юм бол өөр юу зохиож исэн бол гэд энэ нэвтрүүлгийн нэг сайн нь тэр 3 жигүүр гэж ярьдаг уран бүтээлчээ ирээд давхичдгийн. Өнөөдрийн бит хоёрын энэ сонгож авсан дуунуудаас нэг мундаг тийм шинж харагдаж байна. Аялгау бүх юмнаас ингээ харахад. Ихэнх нь ер нь юм бүжгийн шинжтэй дуунууд байх шиг байна. 80-аад оны сүүлээс хойш нэг юм юу гартлаа шүү дээ. Синтезатор. Соёлын клубүүд бүжиг явуулна бүгд юм. Энэ хэд дээр л яваад байгаа юм да. Өвлийн ядууч ингэ зарим хүмүүс бол мэдэхгүй байх нэрийн ч бараг мэдэхгүй байх. Хэн зохиосны мэдгийг хэлдэг. Өвлийн ядууч тэрний оронд нөө шогшооны гол аяг гэх юм хөгжим гэх юм бол одоо өвлийн ядууч нь л байна шүү дээ. Хөдөлмөрөөр нөрөх зүтгэлээр тэр байгалийн хадуу ширүүнийг давах сэтгэлийн тэнхийг урмыг өгжидгээрээ энэ дуунуудын гавьяан эндээ авах шиг байгаа юм. Тийм учраас энэ дуу угаасаач мартагдахгүй. Мартах ч учиргүй тийм сайхан дуунууд болоод дуулгаж байна. Оливер хуурамаар гурван эсэх үедээ хосон урга барьяада хурдж амаа гооч аяасан сайхан юм бэ атууны яасан юм бэ зарам гэдэг юм магаан юм цаапаа гэдэг юм хат юм магаан Алтан төлхөөр ойрын үед бол шинэ бүтээлүүд бол нэлээд хийсэн. Бас хуучны бүтээлүүдийг ялангуяа одоо энэ өвлийн адуучинч гэдэг юм уу эсвэл нөгөө малчин заяач гэдэг юм уу малчтын сэдвтэй өдөөгийн сэдвээр бүтээлээ хийгээд амжилттай явж байгаа. Манай шавийн байгаа юм да. Oh
болдог шүү. Энэний дараа нэг дуу сонсноо хоёлаа. Энэ дууг сонсголоор нэг яахаарахгүй нэг Монголын цэлийсэн тал тэр талын зэрэглээн дунд нэг сайхан монгол айл тэгээд дэрэгдэн үгээ хүлээж байгаа ижи хязгааргүй юмд их гоё уудам сайхан ханддаг хандлага юм бүхэн энэ дуунаас ягаад ч юм харагдаад идэв. Энэ зүрэн жуугаан одоо шүлгээр Батмөр өгш бол гайхамшигтай дуунууд бүтээсний нэг нь мэдээч энэ миний нутгийн бараа. За лусан шаргуутай хүмүүс бол таарад ер нь харахаас энэ уран бүтээлч явж гэнэ гэж нэг харагддаг хүмүүс байдаг шүү дээ. Нэг онцгойл хүн байхтаа гэж нүрэн дээр бичээстэй хүмүүс байдаг тийм үү? Манай Батмөргойгоо тэгж хүн хэлэхгүй. Ерөөсөө зүгээр нэг сайхан Япон жуулчин ч юм шиг тийм ээ. Зүгээр хөнгөн шинхэн ингээд Google хот. Тэгсэн хэрнээ яг тэр сонгодгоотойгоо адилхан сонгодог бол мөн юм бэ? Тэгээд дуугийн сайн сонсвол Батмөр өгшийг яг ямар хүн бай гэдгийг бол нэр харж байна. Сая чамааг тойрон эргэлдэн гэдэг дуунаас чарагдчихсэн тийм ээ. Одоо ингээл энэ миний нутгийн бараа гэж л байж туулын урсгал шөндөөс дуу минь дуртайхан дуу минь өөрөө хизээж тавтахгүй. Тий, өөрийгөө хизээж тавтахгүй. Тэгж ятал бодлын цагаан хүнч гэж ах шиг, дорны цагаан сарн шүнжин дуулаж хонлооч гэж ах шиг. Ингээд өөр замхран. Энэ л Батмөрийг багшихтаа гэж ингэж барьж явах. Тун хэцүү. Тийм ээ. Яг үхээр өөрөөсөө дандаа зовтно. Тэгсэн мөртлөөсөө сайн сонсоход бол тэндээс нэг юм бий. Олон сонсон да. Хоёр дуучны хувьд бол хоёулаа банзрагч. Төстөөч дуулах юм. Банзрагч бол одоо жишээ нь хөх торгон дээлийг дуулахад бол нэг шогшиж яваа ч юм уу тийм ээ ийм хэмнэлээр ингээд дуулдаг штеп. Тэгэхэд энд бол нилээ тогтцтой. Тэр дуулж байгаа зүйлээ яг сэтгэлдээ нүдэндээ харж байгаа дуулсан мэт их тийм тогтож дуулснараа тэр хуучин банзрагчийг илүү их тийм бас их санагдуулс хийсэн хэрнээ яг өөрийнхөө уралсан байх жишээ нь харагдаад. Манай энэ лодон банзрагчийг энэ гавьяат банзрагч хоо дуурайж гарч ирсэн ингэж дуулсан адилхан нэрээ ашигласан барьсан гэдэг юу исэн яригдах уу зөндөө юм яригддаг. Адилхан нэртэй юм чинь би дуунуудаар нь одоо нэр төр хүрчий гэсэн бол өнөөгийн хүрсэн төвшлөлөөр хизээч хүрэхгүй л байх байсан. Тэр тэгж хайрладаг, сүсгэлдэг, суралцдаг тэр зүйл нь өнөөгийн лодон банзрагчийг маш сайхан уран бүтээлч болгоход хүрсэн шүү дээ.
За ингээд дараагийнхаа дууг хуулиас сонсъё. Дараагийн Яг энэ болцоогоод болцдог газраа тодорхойлох юм. Тайдин хонёно сархиагаа дагаад идэж байна. Энэ болцоо гэдэг дууныхаа талаар хэдүүлээ энэ цахим хөтөлцөд цомоос гаргасан карт ашиглаад арай өөр маягаар бас мэдээлэл авъя. За тэгээ. За гараад ирлээ. За энэ дууны шүлгийг бол сандаг хөгжмийн урлагийн зөвтгөлтөн дарам загдгаа бицэн гэдэг одоо ингээ гараад ирж байна да. За энэ одоо орчин цагт бол юм хөгжөөд одоо сайхан болж штэ бидний цаг хугацааг хэмжиж байна. Хайлтаа хийгээл оруулаад тэгэл бүх мэдээлүүд нь гараад Бүх мэдээлүүд бол гараад ирж байгаа. Тэгээ энэ дотор бүр бидний өдөр тутмын амьдралын мэдээлэлч одоо байж. Зөвхөн одоо нөгөө дэлгүүрт ямар бараа байна гэдгээс гадна бас энэ өв соёлын энүүд Байна. дуурам зохиол дууны энүүд байх юм Байна. тийм ээ. Бид хоёрын яванда бид хоёрын энэ нэвтрүүлэг хүртэл орчих юм шиг байна. Ер нь бол бүхэл юм энийг нөхөд үзье гэвэл ч одоо байж аж болохоор тийм одоо боломжтой. Энэ бол мэдээж мэдээллийн төвшөнд гарч ирсэн манайхны өөрсний бүтээлчтэй. Том инновацийн салбарт гарч ирж байгаа том амжилт юм аа л гэж ингэж харж байна да. Ер нь яванда энийг их хэрэглэнэ гэдэг лээ. Тий. За тэгээд сая болцоо дууг эхлээд дуулсан дуучин маань бол Монгол Улсын гоёч жүжигчин Том цэцгээ буюу Бэ цэцгээ гэж нэрлэгдэг Дойр үжгийн эрдмийн театр дуучин байсан. Одоо соёл урлагийн их сургууль багш хийж байгаа. Цэцгээ гоёатын дуулсан бичлэг ихэн дээр нь явлаа. Дараагийнх нь бол манай Эрдэнэ тунгалгийн дуулснаар нэг бадгийг соёлоо сонслоо. Гоё байна. Тийм ээ. Их өвөрмөц дуу штэ. Дарам загдгаа гэж их мундаг тийм бас аялгуулаг. Яг мэрэгжил нь бол хөгжмийн зохиолч гэхээс илүүтэй. Найрал дууны удирдаач юм. Багад одоо энэ Ханы радио гэдэг чинь их сайхан дуу. Тэгээ Ханы радиогоор л дарамжагдын хөгжим гэж явдаг гэсэн их сандгийн. Дуугараа их амьдэрчихсэн бүр сэтгэл чихэнд хоногчсон тийм одоо агуу Их өвөрмөц. дарамжагдгаа бол Өргөн сэлэнг минь хосын замдаа гэдэг Ой, зинчгэлтэй. шууган шууган урсан. хайхан Монгол соромэн гэм эсвэл өрөмдмөл хотгийн усыг ухаараач гэдэг юм. Яг би санаас хашнаа дуу гэж олох гэсэн. Тий. За цэцгээ дуучин гэдэг бол одоо үлэмж одоо сайхан гоё үзгэлэнтэй өрийн дуучин. Миний хувьд би ягаад ч юм дуучин нэг Эрдэнэ тунгалагдаа илүү би их оноо өгöd байх юм энэ дуун дээр. Цэцгээ гавьяатын хувьд бол тайзан дээрээс Яг дуулах байдлаар дуулаад байгаа бол Эрдэнэ тунгалаг бол ахуй амьдралын аль ч хүрээнд очиж болох байдлаар нийтийн гэдэг одоо тэр чиглэлээ илүү одоо харуулж өгөх байдлаар энэ бүтээл дээр ажилласан юм уу гэж ингэж харагч байна. Надад бол энэ сонсож байгаа ялгаа бол ийм байна. Сайрдаг өндөрийн өвөрөөрөн сайхан ярвай цэнхэргээд сахалтайдын хонёно сархиагаа дагаад идэж байна. Сахалтайдын хонёно сархиагаа дагаад идэж байна. Тогтсон сүргийн дээргээд ер нь Эрдэнэ тунгалагын хоолой өөрөө их гоё. Нэг тийм торгомсох гоё хоолой тий. Тий. Үгийн одоо тэр уралсын бол гэдэг дээр жишээлбэл яг өөрийнх нь л Эрдэнэ тунгалаг яг Тэгж хийж байгаа хэлнэ шүү дээ. хилэн торгоны энгэр хэрэн тару чатгаад хэрэн заадгаа мэдчэрт хиндэ өгөхөр урсын молдоо хэрэн заадгаа
За ингээ хоёул дараагийн дуу. За дараагийн дундаа орё да. Амргангэ сэн тэгэнэ алстач битги мартаарэ. За алдарт ийм нэгэн сэтгэл. Нарсан жууган хөгжим байна. Урлагийн ноёр. Тэгээ нарсан жуугаа чинь өөрөө Айхтар тийм байна шүү дээ. мундаг хүн шүү дээ. Сайхан дуунууд битсэн. Тэгээд сөрөн жуугаан шүлэг ягаав нөгөө явсан зүг чин ширтээд янгийн дуугаа айлаад. Тий. Яралц хоттой нөхөрлөн явж ил байна да хонгор минь гээд. Хонгор. Энэ дуунуудаас ингээ харахад нарсан жуугаа бол нэгэн үеийг үнэхээр бас байлдан дагуулсан хит дуунуудын эзэн мөнөөс юм уу юм. Тий. Дуучид гэх юм бол одоо энд нэг нь бол тийм одоо тухайн үе дээр бол манай нөгөө рок попын эхлэл буюу эстрад хөгжмийн дуу хөгжмийн хамтлаг гэдэг ингээд тохолж байгаа. Яг тийм стилээрээ манай мэндэгч бол дуулсан байж байна. Гэхдээ манай 70-та ороод ирэхдээ нийтийн дууныхаа тэр лөө арга донж маяг руу оруулж дуулж л дээ. 70-таа бол бидний үед гарч ирсэн маш гоё тенор. Тэгэлгүй яах вэ? Тэгээд энэ 70-таагийн өөрийн нэг тийм юу байдаг юм аа, нэг сэтгэлийн хөг байдаг юм аа. Тий. Ямар ч дуу дуулсан энэ бол 70-тай дуулж ийн гэдэг нь мэдэгддэг. Энэ дунд дээр ч гэсэн бас яг тэгж харагдаж байна. Өөрийнхөө гарын үсгийг уран бүтээл бүхэн дээр зураад өвчдөг тийм л дуучин л дээ. Тэнгэрийн удаамдаа ялсан тэргэл цагаан саруда тэртэй кондоруудан тэглэн үби сэтгэлүүдээ алхан таммагтай хэрige арилжиж битгий солиорэ амргангэ сэн тэгэнэ алстач битгий мартаарэ амргангэ сэн тэгэнэ алстач битгий мартаарэ. 70-та 40 гарлаа. 70-та 20-тоо 70-та ашигла байж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Маш сайхан өгдөөч тийм ээ. Тий. Авчма таммагтай хэрige наймаач битгий солиорэ мамагангэ сэн тэгэнэ насандаач битгий мартаарэ мамагангэ сэн тэгэнэ насандаач битгий мартаарэ орчлон дээрээс мэлтисээ онгон цагаан саруда одонгийн даан усанда
За ингээ хоёлаа Дараагийнхаа дуу руу оръё доо. За тэгээ. хаталын цэцэг найгалатаан дидибэнди нар ургож юугороо найзан хачинни савхан хоро ухан цэдимэги чиге урдан ургудан мэхэтиге Чига суулах сумгахоро уянга өргөх дэмбэн хороо Сайхан дуулахаар ингээл дотор харж байгаа л тий. Тий. Шийг сая чиний дотор. Бурмаа дээр эвгүй боллоо. Би бол бурмаа дээр бол дотор хачаа өргөл ингээл арж байгаа л ирж байгаа байхгүй юу? Яагаад дуунд ийм чадал байна вэ гэхээр ил үзэгдээд байгаа тэр эгэл юмсийн гоо сайхныг ингээд дотроос нэгэд байгаа байхгүй. Тий. Хүн бүхэнд л 13 байна. Тэгвэл яг ингээд нэг тийм бурхны одоо мотор шиг те хүний ердийн хүний сайхан гар хурууг ингээд тэгж хилээд тийм аялгау зохиогоод тэгж мэдрээ дуулчихаар л ингээд дотор харж байгаа байхгүй те. Энэ уян цагаан хуруу гэж их жаргалтай дуу. Тэгэд энэ дууны хөгжмийг бол Сүхбаатар гэж хөгжмийн зохиолч хийсэн ба. За бид нар бол Сүхбаатаргаа бол сайн мэдэндээ тэ Шуухан байшин тэр эцэгтэй хүүхдийн дуунууд байж гэн. Нөгөө алдартай үүлэн бор. Тий. Гайхамшигтай олон сайхан бүтээлүүд бий Сүхбаатар гоо. Авир мэд гэдэг энэ хүний шүлэг юм байна. Тэгээ авир мэдгүй бол манай Лувсан шар багштай нэлийн дуунууд хийсэн байдгийг. Зүгээр энхөө тэгчийн дууг сонссон хүн бүхэн дахад ороочиж болох юм байна штэ гэж бодогдохоор тийм үү? Тэгсэн хэрнээ хизээж давтаж чаддаггүй. Тэр дотгошоогоо ингээд нөгөө яргасан тийм зөөлөн уянга явдаг байхгүй. Бурмаа бол сайхан дуулжээ. Бурмаа сайхан дуу. Тий, сайхан. Ер нь бурмаа бол бас их дотортой дуулдаг дуу. Намэр хоторгон нэхини нарыг сарыг жидэдэхдэ наран ургож уган зорох найлан хачинни савхан хороо тансаг хиллэнни хийгээ татун Тэгээ бурмаа бол хэдийгээр ардын дуу дуулахтаач, зохиолын дуу дуулахтаач тэр өөрийн гэсэн нэг тийм тамга дардсаа ирэх хатгалаад идэв. Ерөөсөө л Тэр нь их гоё. аялгаар Тий. одоо босчилсан хүн байгаа байхгүй. Сайхан дуучин тэгээд бурмаагийн мөн дуулсан бол надад илүү их буулаа сая. Тий.
За дараагийнхаа дууг сонсноо. Цэрэг чамдаа хайртай гэдэг дуу байна. Жанцсан нуруу багшийн хөгжим байна. Хэлчин яруу найрагчийн Бармангийн дорж филм. Палм ах одоо Хилийн цэргийн чуулгыг нэг хэдэн сайхан дуутай болгосныг тэгсэн дээ. Хэдэн сайхан дуутай, хэдэн сайхан дуучинтай олон түмэнд хүргэлцэхэд онцгойгоо явуулсан юм. Яруу найрагч. Яруу найрагч тэр хувь хүний зангарган ч гэсэн тэр Монголын яруу найргийн улаан алмас эрдэнэ. Очралмаас эрдэнэ гэдэг. Жанцсан нуруу багш Палм ах хоёр бол энэ хоёр дуу хийсэн баг. Энэ юунаас үүдэлтэй болов зүгээр би бодож байгаа юм шүү. Ардын жүжигчин Бачлуун багшийн ил давд орж байгаатай хамт хийсэн. Хоёр дуу гарсан байд. Тэр нь болохоор нөгөө шуудан хөргөгчийг тосонгүйгээ шинхэн загтлын минь авч байгаа. Нөгөөх нь болохоор цэрэг ирийн гэргийн дуу. 88 тий. Тэгэхээр ийм дуу байгаад ахаар Хилийн цэрэг бол бас нэг дуутай байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр нэг нь болохоор цэрэг чамдаа хайртай, нөгөөх нь уйдах завгүй цэргийн хугацаа. Тийм. Нөгөө шинэлийн товчондоо алтан сой юмбута шинхэн цэрэг бий чинь тангараг өргөлөө гэж. Тэгээд энийг бол эхний сонссон маань бол тухайн үед хязгаарын ба дотоодын цэргийн дуу үжигийн чуулгын дуучин Жавзмаа гихч манд болсон байна. Сайхан дуусан байна. Тий. Эхлээд бол ганаа гэдэг нэг ах хамт тэр уйдах завгүй цэргийн хугацааг хамт дуулж исэн юм л. Одоо сүүлийн сонссон нь бол манай Дэлгэр маа дуулсан байна л да. Дэлгэр маа нөгөө цэрэг чамдаа хайртайг дуулж байгаа юм чинь уйдах завгүй цэргийн хугацааг нь мэдээж хишиг баярын дуулсан байгаа л да. Сонсч ин тэгээд их сайхан дуулсан юм байна. Сайхан санагдчих юм надад бол тий. Нуусны дигдэхээ өдөлөг цагаар нууцаа чамдаа
ууснасаа ууцын заяа хэрэлсэн хой уйдах завгүй цэргийн цаг хугацаа уудын гол шиг түргэн байх юмаа сүшээ саяхтай нөтнөн жидик шиг ширээ баратаа намрын одор шинэгийн тавчндоо алтан соёмтой шинэхэн цэвэр бичээ тандраг өргөлөө шинэхэн цэрэг чамда би хайртай. За дараагийн дугаар тавьчих. За тавьчих уу? Тий. Энэ түүхээс нахад бүр 1972 онд дуулагдсан дуу юм. Тий. Бүтээгдсэн нь бол бүр хизээч юм тий. 45 онд хийсэн. Тэгэхээр Энэ их онцгой дуу да. онцгой дуу юм аа. Их онцгой дуу. Энэ Монголд Вайлс гэдэг хэмнэлийг авчирсан дуу юм аа. Одоо энд байж штэ жишээ нь. Берлиний радиогийн дуучин Лило Процинский дуулж Led Scott-ын радиогийн хөгжмийн өрийн сан. бүртгэж 62 онд бүртгэжсэн шүү дээ. Тий. Тэгтэл тэрнээс 10 жилийн дараа 72 онд одоо энэ ихэнд нь дуулсан манай гавьяа жүжигчин Найдал Могш дуулсан байна. Энэ Гончиг Сумлаа гэдэг хүн бол ер нь Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилтсан хамгийн том төлөөллүүдийн нэг мөнөөс мөн. Вайлсыг оруулж ирсэн л гэж байна. Нөгөө бүжгэн жижиг балетийн яг сонгодог дгийг оруулж ирсэн л гэж байна. Тэр ган хоёр гэдэг балетээр тийм ээ. За мөн үнэн дуурайраа дуурийн урлагийн хамгийн сонгодог дгийг бол Монгол хөрсөн дээр авчирч ургуулсан л гэж байна. Төгөл рүү уурын бүтээлүүд түмэн зүйлийн ажил хийсэн. Тэгээд өөрөө нийгмийн төр нийгмийн зүтгэлтэн. Яруу найрагч нь бол бас ундгатмаа мань да тийм ээ. Бүх юм баас. Баасдгаа одоо нэвтрүүлгээ үзчихвэл тий. ер нь юу гэх нөө та хоёр одоо юу ярих нөө миний тухай гэж сууж байгаа. Ардын хувьсгалтай жисэн хүн. Тэгж тарна. Тий. Дууны үгээр бол нэг тийм дагнаж ажиллаад байдгүй хэрнээ. Баг залуудаа бичсэн нэг дуун гэхтэл ингээд 100-ыг дамжсан сайхан уран бүтээл болоод мөнгөрсөн байх жишээ. За, найдалмаа гон тухайд ярихад бол өөрийнх нь одоо бие авч явж байгаа байдал, дуулж байгаа манер энэ төр бол маш европын. Төрөлхийн ерөөсөө тайзан дээр төрсөн юм шиг. Ерөөсөө л тэр Тийм. дүрийг яг тэр чигээр нь аваач Тэр чигээр нь аваач тавьдаг. Найдалмаа багшийн дуулсан бичлэг болохоор темпийн хувьд их удаан байгаа зү. Тий. Өөрөөр хэлбэл яг одоо нөгөө энэ Гончиг Сумлаа гон өөрийнх нь тавьж өгсөн темп байгаа даа шүү дээ. Тэр вайлс гэдэг чинь бас тийм бас хурдан чийдвэр шилдэг.
Баярмаагийн хувьд хурдсгачих дээр нөгөө вальсыг гаргаж ирж байсан чамааг үдээ гэж хэлэхэд бас боломж жоохон тийм. Тэрний орон чамааг үдээ гэдэг дуу гэдэг утгаараа бол болчихж байгаа. Энэ уран бүтээлчийн үйл ажиллагаа л гэж ингэж хүрч байгаа юм байна. Дараагийн дууга манай нэвтрүүлгийн хамгийн отхон дуу өндөрлөх гэж байна бид нар нэвтрүүлгээ. Тэгээд энэ бол өргөн хангаан нутаг гэдэг дуу байна. Өргөн хангаан нутаг бол ахаал энэ гончиг сумлуугаан хөгжим байна. Жамсрангийн лодой гэдэг хүн. За үргэлжилсэн үгийн мастер тий. Төрс нутгийнхаа тухай дуулсан ийм сайхан дуу байгаамаа. Энийг сонсъё. Тэгье. За энэ дуу болохоор манай алдарт жижигчин Цэвсрангуй дуулж исэн байна. Цэвсрангуйгаас гадна Солонгост дуучин дуулж исэн байна. Вьетнамд дуулж исэн байна. Тэгэхээр энэ юунасаа болж байна? Энэ хөгжмийнхэн тэр тойрвлаас болж байна уу? Дууг ингээд сэтгэл зүрхээрээ ингээд нэг хийждэг нэг хандлага байхад нөгөө тал дээр нь төрийн бодлогоор ерөөс урлагийн бүтээлийг за нөхөр гайдуугатаа одоо тийм юм хийн шүүгээд авчираа цожилчдаг байсан гэдэгтэй адилхан тийм ээ. Хоригдоод юм гарахгүй улсуудад хэзээ штэ. Тэгэхээр хэнийг хорих уу гэдгээ бас энэ бол одоо бодлогоор хийгээд ингээд ийм сайхан аялгаутай сайхан өгтэй дуу ингээд гаргацсан л байгаа юм. Хайдуугааг одоо бид хоёр магтаад яах вэ те? Бид хоёр магтуулаад бид хоёроор магтуулаад ч хайдуугаа яах вэ? Тэг төрүүлсэн шамнарыг нь хараад тэгээд өөрийг хараад бүтээсэн үйлс байгуулсан гавья бүх юм ин харахад бол одоо манай хайд багш бол одоо үнэхээр сайханч хүн юм өөрөө сод бүтээл юм бурхны тэр сэтгэлийн их эмх зэгцтэй байх гэх ерөөсөө хайд багш заад хэм шиг надад энэ хандлага бол дуунууд нь ч байдаг өөрийнх нь дуурийн дөрүүдэд ч байдаг. Өргөн хангаан нутгийг бол ганцхан одоо дуулгаар биш одоо баян хуурын сургалтанд бусад одоо тэр зэмсгүүд аккордеоны ч байт юм уу тийм энэ сургалтанд энэ өргөн хангаан нутгийг найруулж оруулсан байдгийг их гайхамшигтай. Тэгэхээр энэ нэлээд их ач холбогдол өгч бүтээгдсэн бүтээл.
бүгдийг ингэж одоо ариунаа бол айхтар туршлагатай, авьяаслаг, мэдрэмжтэй уран бүтээлч гэдэг нь бол мэдгэж байна л дээ. Магадгүй энэ сэлэнгийн одоо энэ тужийн нарсан ч юм уу ханыхаа гараас хөтлөө зугаалаа явж байгаа юм шиг их чөлөөтэй дуулсан байгаа зү тэ. Шивийн талаар нутагнэ шинэтэй урамдаар дүрэнэ шинэхэн ханасан нөхрөөсөө шидийн сансаар авах юмсаа шинэхэн ханасан нөхрөөсөө шидийн сансаар авах Альва дууны уран бүтээлийн ард уран бүтээлчийн хувь хүний намтар уран бүтээлийн хөрөг байдаг. Өнөөдөр ч гэсэн бидний сонгож авсан 12 дууны цаана ямархуу дуучид, ямархуу уран бүтээлчид амьдарч туурж байсан бэ? Өнөөдөр чухамхүү энэ дуу яагаад ихшгэлж байгаа юм бэ гэдгийг нь та бүхэн өөр өөрсдийнхөө бодож тунгааж байгаа байхаа. Дорны нэг хяруу найрч бэгзэн яв хол нэгэнтээ дуулам хорвоод төрсөн минь учиртай дуулд суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж дуунд тийм чадал шингэдгийг мэдээд дуу өрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм дуулам хорвоод төрсөн минь учиртай гэж хэлсэн байдаг. Үнэхээр дуутай хамт амьдрч дуутай ганц үг ихшиглэж бусдын зүрхэнд мөнхөрж үлдэхийн төлөө дуу гэдэг бүтээгддэг юм билээ. Ингээ та бүхэндээ яруу ихшгийн охин тэнгэр Янжилхан бурхны ивэлд үүр дорсож явахын бэлэгтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Уян дээрээс мордуу